Сайн уу? Биш ингэж хэлэхгүй. Сайн уу? Би өмнөөс хэлдэг үү? Сайн уу? Хамгийн анхны бичлэгийг минь үзэж байгаад баярлаа. Тэгээд энэ бичлэг маань бас миний өөрийн YouTube суваг дээр орж байгаа хамгийн анхны бичлэг болох нэ. Yay! Тэгээд ингэж хэлж байгаатай холбоотойгоор та хэдээс амар их асуулт ирэх бах. Азаах яасан юм ч юм уу, эсвэл random sheets яах юм ч юм уу. Гэтэ угаасаа нэг сүртэй болоогүй зүгээр маш товчхондоо бид хоёр өөрөөсөө YouTube сувгийг нэгээд өөрөөсөө контентыг тогтмол хийгээд явъя гэж шийдсэн байгаа. Тэгээд хамтдаа хийх контентууд маань random sheets дээр ороод явах болно. Тэгээд азаа манаас YouTube сувгаа нийцсэн байгаа. Та хэд маань дагаарай. За тэгээд би хамгийн ихний бичлэгээ ямар бичлэг байлгах вэ гэж амар их бодсон. Тэгээд надад хамгийн их ирсэн асуултуудаар хийгээж бодсон. Тэгээд тэр асуулт юу вэ гэхлээр надаас ирж байгаа баг 10 асуулт тутмын 9 та энэ малгайгаа ханаас авсан бэ? Хэдээр авсан бэ? Заавал хариулж өгөөрэй гэх мэтчдэнгийн асуултууд байдаг. Тэгээд надад байгаа тэгээд гоё гэж боддог малгайнуудад танилцуулъя гэж бодож байна. Маш simple, ямар нэгэн гүн гүнзгий агуулга байхгүй. Хамгийн ихний малгай болохоор дон 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 дан дан дан. За ийм балаклава байхаа. Тэгж юу гэж дуудах юм мэдэхгүй байна. Гэхдээ яг энэ малгай бас сүүлийн үед яг олон улсад ч тэр тэгээ Монголд ч тэр амар тренди байгаа. За энэ малгайны талаар гэхдээ хэдүүлээ энэ бичлэгнээс хамт үзье. Би дөнгөж авангуутлаа нэг бичлэг үзсэн. Тэгээ тэр бичлэгээ оруулчих. Ямар ч байсан ирсэн. Гэхдээ миний инээд хүрээд байгаа. Та надад яг нөгөө нэг тийм Batman 2 гэдэг да тэр вишээс санагдаж байгаа нэгт заяа. Хоёр талахаар нөгөө нэг юм юу лээ ямар тоглоом блэ? Among Us. Among Us. Тийм Among Us шиг санагдаж байгаа. За тэгээ хүмүүс над руу энэний стори хийсэн чинь амар их импостер гэж үйдсэн. Тэгээ нөгөө зурган дээр бүр үнэхээр кул малгайс аахгүй бүр. Тэгээ би одоо яг бодож ин л та энэ бол зүгээр кул хүмүүс л үсэх ёстой байна гэж бодож байна. Тэгээ надад бол нэг тийм Among Us эсвэл Batman шиг л ингэж л харагдаж байна да. Тэгээд өнөөдөр энэ тэгээ гадуур явсан яг нөгөө хүн ингээд нэг хараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг да. Ягаах гээд хүн шоолоод байгаа. Тэгээ хүн хараад байгаа юм шиг мэдрэмж амар их төрсөн. Тэгсэн ч би өмсөөл хийсэн. Тэгээд таасан да. За тэгээд хэдүүлээ дахиад нэг өмсөд үзье. Nice ёо. Нэг бол нөгөө нэг юу асан Мишель Амасакогоос авсан. Тэгээд хэд юм бэ гэж хамгийн их асуусан хүмүүст бол одоо ийм үнээр авсан байгаа. Тэгээд ноолуран. Тэгээд надад хамгийн их таалагддаг юм нь болохоор нэг туган загварнаас нь даанч надад тийм кул харагдахгүй байгаа. Гэхдээ яг хоо тэгээд гоё ягаа. За хоёр талаар материал ноолуран болохоор аюу гоё зөөлөн. За тэгээд загвар дээр нь бас таалагдсан юм болохоор би оролт зүөх дургу тэгээд ингээд нөгөө нэг хоолоноос ингээд нэг тийм юм хатгаад байгаа юм шиг тухгүй мэдрэмж төрдөг. Тийм учраас аль болох оролт зүөхгүйгээр цамцаараа ч юм уу хоолойтой цамц ч юм уу тиймэрхүү байдлаар аргалцдаг. Тэгээд энэ малхаг өмсгөр оролт зүөх ямар шаардлага байхгүй, салхи орохгүй, миний маск ингэж ирээл би яг нэг тийм нинжа шиг явдаг да. За тэгээд яг энэ малгай нэр энийг хэлэхээс өмнө энэ бичлэг бүр ингээд ямар ч юу байхгүй шүү. За одоо спонсор байхгүй гэх юм уу? Хинч надад энэ малгай хэлээд өгөөч гэж ширхэгч төгрөг өгөөгүй гэсэн. Сайн дурынхаа үндсэн дээр ярьж байгаа гэсэн. Тэгээд тэгээд энэ малгай хэрвээ Мишель Амасаког дээр дууссан байх юм бол миний өөр санал болгох малгай юу вэ гэхээр эхнийх нь говь дээр байсан. Би саяхан говь орсон байхгүй юу? Тэгсэн чинь дэлгүүр дээр нь байсан. Гэхдээ сайтн дээр нь байхгүй лээ. Тэгээд тэрний яг өнгө нь надад амар таалагдсан. Гэхдээ би зургийг хайгаад олчих юм бол оруулъя. Олохгүй бол сайтн дээр байгаа зургийг ч юм уу оруулчих. Тэгээд говь дээр ийм үнээр ингэж зарагдчихлээ. Тэгээ энэ бас байж болох юм байна гэж бодсон. Дараагийн сонголт маань болохоор би бас хоёр талруугаа ингэж идэв. Дараагийн сонголт маань болохоор
Энэ байх байсан хэрвээ би энэ малгайг олоогүй байсан бол өөрөө яг гоё захиалгууд аваад өөрөө яг DIY хийдэг юм шиг санагдсан. Бас сайн мэдгүй байна. Тэгээд гаргасан дизайнууд нь надад аягүй их таалагдсан. Тэгээд захиалга өгөөшүүл хийгээд өгдөг юм шиг байлээ. 100,000 ч үлээ тиймэрхүү үнэтэйсэн баха. Би энд бас оруулчих. Имчээр ус өгнө гэж байгаад. Инстаграмаар маш олон асууж авсан хүмүүст хариулт болж чадсан байх гэж найдаж байна. Шиндэю. Ингээ үсэн нэр гоё юу? Миний яж хаад миний бодлого. Спонсортой миний бодлого. Тийм төвшөөгийн бодлогыг гусаад өмссөн байгаа. Тэгээд яж хаад яг энэ малгай нэрийг гоё харагдчихэв. За миний дараагийн танилцуулах малгай болохоор За энэ малгайг би шууд харангуутлаа анхны харцаар дуруулсан. Тэгээд энэ болохоор бас яг юм нэг нэхмэлч юм шиг аюу гоё. Тэгээд хамгийн гоё нь болохоор энэний хэлбэр. Их тийм нэг дуулах шиг юм шиг хэлбэртэй ирнэ. Яг энд байгаа энэ хэсэг нь маш гоё. За би олон юм архиугаар өмсөж үзүүлээ. Вау. Йоо, ямар гоё гастай бүр ёо. Сноуборд ч юм уу ингээд цаана унахаар явах та энэ дээр нэг том шилгээ зүчих юм бол үнэхээр гоё харагддаг. Өгөн тэрийг амар safety байдлаа бодож ил зүгдэг л хаа л да. Гэхдээ би зүгээр гоё харагдах гэж бодож байна. За тэгээд энийг болохоор ийм артаас авсан, ийм артын хувцсны тасаг 2 давхарт нь. Тэгээ 2 давхарт нь байдаг хувцсны тасгаас авсан. Тэгээд яг нэг малгайнууд үрцэн хэсэг байгаа. Тэгээд хизээ авс ер нь бол аваад амар удаж байна. Тийм учраас одоо байгаа байхгүй сайн мэдэхгүй байна. Тэгээд үнийг нь бас санахгүй байна. Тэгээд ийм гоё нөө гараар ингээд нүг ингээд нэгцэн юм шиг амар гоё. Тада. Тэгээд яг нэг ингэждэг малгайнууд бас байдаг да. Ингээд дээр нь ингээд имжихтэй. Тэр болохоор нас нэг чихэн хитрхи том тэгээд үс нь бас хитрхи too much юм шиг санагдаад үс нь их юм шиг санагдаад байхгүй. Тэгээд энэ болохоор ямар ч тийм дотор үс байхгүй. Энэ чихэн тийм ч том сагалгаар биш яг юм таашин жижигхэн. Yes, тэгээд амар дулаахан. Ямар нэгэн хатгаж матгсан юм байхгүй. Амар гоё. Ингэж болох юм байна гэж бодлоо. Maybe. За дараагийн малгай болохоор тада. За энэ болохоор төвшөөгийн малгай заяа. Тэгээд би хаяа нэг гуйж говшин байж өмсдөг байгаа. Тэгээд энэ яаганаас таалагддаг вэ гэхээр ингээд харахаар ийм гоё гүн ногоо өнгөтэй. Энэ өнгөнд би амар дуртай. Тэгээд дээр нь зүгээр л элдв шалдаг юм байхгүй. Зүгээр л амар симпл, амар гоё. Тийм болохоор нас амар таалагддаг. Тэгээд хоёр дахь юм бол юу биш. Үнэтэй биш. Бараг бид хоёр явж байгаа зүгээр л нэг дэлгүүрийн хувцсны дэлгүүрийн хүүхдийн засгаас нь авсан малгай байхгүй юу? Тада. Ийм гоё энгийн гоё зүгээр симпл. Тийм хүүхдийн малгай. Тэгээд зүгээр л амар хүүхэн байсан болохоор шууд авангуутлаа 10 үз ч үлээ 20 үз ч үлээ. За. Тийм үсээ ингэж яг уурдуу энэ хэсгээр ингэж жоохон төлхөө оруулж өгөөд тэгмүүд ингэж жижигхэн ч нүртэй харагдана. Тэгээд элдв шалтгаан юм байхгүй зүгээр л гоё ийм бүндгэр байхгүй тий. Тэгээд энийг хүүдийн дээр өмсгөр бас амар гоё харагддаг. За миний дараагийн малгай болохоор угаасаа олон малгай байхгүй энэ л 3 байгаа байхгүй надад төвшөөгийнхтэй нийлээ 4. Тэгээд энэ 4-ийг л ээлжилж өмсдөг. Тэгээд саяхан миний хамгийн сүүлд надад дээр ирсэн малгай. Тада. Энэ ингээд амар хөөрхөн заяа. 0 уран. Тэгээд ийм. Яа хөөрхөн мостэй. Тэний бүр үнэхээр хөөрхөн сэтгээд хийчихэж гэж би амар боддог заяа. Тэгээд энийг болохоор төвшөөгийн ээж надад өгсөн шинжлэхээр тэгээд харагдахаар яг ийм дүү дөрвөлжин малгай юм шиг хэрнээ өмсгөр амар хөөрхөн муурын чухалчдаг. Тада. Яа, брэвэр хөөрхөн мостэй. Яа. За тэгээд энэ дээр болохоор тада энэ оролт. Энэ хоёрыг зүгээр л тусдаа байсан хоёр юм баггүй. Тэгсэн ирнэ яг хөөрхөн яг хос юм шиг харагддаг.
За тэгээд энэ бэлгэнийх болохоор хаанаас хэдийгээр авсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг нөгөө нэг их дэлгүүр ч юм уу эсвэл юм нөгөө ноолгорон бүтээгдэхүүн зардаг газруудаар явах юм бол иймэрхүү муран чихтэй малгайнууд нэлээд үхийдэд харагдчихлээ. Тэгээд үнийг сайн мэдэхгүй байна. Nice. За ингээд надад байгаа малгайнуудтай танилцсан баярлалаа. Тэгээд Instagram-аар надаас энэ малгайгаа хаанаас хэдээр авсан бэ гэж олон асуусан хүмүүст хариулт олсон байх гэж найдаж байна. Тэгээд 2022 онд би YouTube дээр идэвхтэй бичлэг хийж байгааг зорих болно. Тэгээд random sheets-ийг үзэх дуртай бол тэгээд энэ сувг дээр маань бас лайк дараарай. Subscribe хийгээрэй. Бичлэгийг маань олон хүн үзэхэд тус тэмээ үзүүлээрэй. Мяу.